Аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас анхудаа Дорнот аймагт үйл ажиллагаа явуулдаг хөдөлмөр зуучлалын хувийн биржүүдийн төлөөлөлтөд уулзаж хамтран ажиллах талаар ярилцлаа. Тус уулзалтаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 5 байгууллага оролцож, орон нутгийн иргэдийн ажлын байрыг зуучлах, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хамруулах, сургалт мэдээллээр хангах, хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийг харилцан солилцох, хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийг нэгдсэн санг өргөжүүлэх, шинээр бий болгосон ажлын байрыг баталгаажуулах, төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг сайжруулах тал дээр санал солилцож, хамтран ажиллах санал бичиг байгууллаа. Өнөөдрийн уулзалтын хамгийн гол зорилго маань бид нар нэгдсэн ойлголттой байх, зуучлах үйлчлэгийг бас нэгдсэн ойлголттой байлгах ийм ажлыг бас илүү зорж ойлголтоо бас нэгтгэж байгаа. Энэ уулзалтыг бол энэ удаа анх удаа бол манай аймагт зохион байгуулж байна. Бусад аймагуудыг бол бодвол хамгийн олон ийм азар зуучлах үйлчлэгээтэй хувийн биржтэй аймаг гэж бас тооцогддог байгаа. За хувийн биржийн бас нэг гол зорилго маань бол ерөнхийдөө бол гадны Петро Чайна гэдэг юм уул уурхайн компаниудад бол азар зуучлах үйлчлэгийг эдгээр өөрснөө хариуцсан зохион байгуулдаг. За энэ дээр бол дотоодын ажиллах хүчнийг бас илүү оролцуулах, орон нутгийн иргэдийг ажлын байрын зуучлах ажил дээр нэгдсэн ойлголттой байх зарчмыг бас өнөөдөр илүү ярилцлаа. За хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ер нь бол 2020 он гэхэд энэ гадаад ажиллах хүчний тоог бол багасгах бодлого барьж байгаа. За багасгах бодлого барьж байгаа учраас энэ дээр бол Монгол ажилчдыг илүү ажил зуурчлах, за дээрэс нь Монгол хүний хийх боломжтой ажил дээр Монгол хүнийг ажилуулах энэ бодлогыг бас бид нар нэгдсэн ойлголттой өнөөдөр бас илүү дэлгэрэнгүй сайн ярилцж байна. За энэ чиглэлээр ер нь бол бас аж ахуйн нэгж байгууллагууд руу хувийн аж ахуйн нэгж байгууллагуудаар азар зуучлах үйлчлэгийг явуулвал ямар үр дүнтэй байдгийг гэдэг талаар бас мэдээллийг цааш өгнө. За иргэдэд ерөнхийдөө бол зөвхөн хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газар ажил идэвхтэй хайхаас гадна хөдөлмөрийн хувийн биржүүд бас байдаг гэдэг бас мэдээллийг бас илүү дэлгэрэнгүй өгөхөд тэгээд нэгдсэн бодлоготой болох ийм зорилготой уулзалтыг анхудаа зохион байгуулж байна. Хөдөлмөр зуучлалын биржид ажлын байр элбэг байна. Ажилд орох хүсэлтэй залуус олон байгаа ч тогтвор суурь шилтэй ажиллах залуус ховор байгааг талууд хэлж байна. Өнөөдрийн уулзалтаар бид нарын яг нөгөө тулгамдаад байдаг асуудлууд ажиллах хүчнийхээ нөөцийг бид нар яаж нэгдэх үү, хүмүүсээ яаж ажилтан доктортой байлгах уу гэсэн ер нь тулгамдсан маш чухал асуудлуудаа бид нар ярилцаж ер нь бол нэлээд үр дүнтэй уулзалт болж байна гэж үзэж байна. Яг газрын тосонд хүмүүс ажиллах сонирхол маш их байдаг нэгт. Яг тэнд арай илүү цалинтай байдаг болоод ч тэр ер нь бол ажиллах сонирхол бол их. Гихсэн хэдий боловч нөгөө оролт гаралт нь маш их байдаг байхгүй юу. Яг л магадгүй яг нөгөө төв сүрэн газраас гэрээс алснагдмал хол байдаг учраас нэгт нөгөө удаан хугацаагаар тэр сар хол байх ч юм уу тэрнээсээ болоод тэр нөгөө гарах ажлаас гарах тохиолдол айгүй их байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг ажлын байрны оронтой бол нөгөө ерөнхийдөө өдрөө тутамдаа ингээд ил сул байж байдаг байхгүй. Одоо газрын тосонд ажиллаж байгаа улсууд туслан гүйцэтгэгч ангууд явж байгаа хүмүүс бол улирлын чанартай ажиллаж байгаа нэгт тий. Байнгын ажлын байр биш шүү дээ. Хавар эхлээд намар зогсдог. Тэгэхээр тэрийг хүмүүс ойлгохдоо бол эндээс ажилд явахдаа нэг л сэтгэл зүйтэй явах хэрэгтэй. Би бол арай гайгүй ахиу цалинтай ажилд явж байгаа. Энэ бол би ингээд насаараа ажиллах байгаа ажил биш ээ. Би гайгүй амжираагаа залгуулах гэж байгаа ажил хийх гэж байгаа гэдэг сэтгэл зүйтэй л явах нь чухал байгаа байхгүй. Тус газрууд орон нутгийн иргэдийг хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг олгох, төр болон байнгын ажлын байраар хангах тал дээр хамтран ажиллах юм байна. Хөдөө орон нутгийн үйл ажиллагааг явуулдаг уул уурхай болон бусад салбаруудын байгууллагуудад ажилчдын оронтой байдаг хэдий ч ажиллах хүчин дутмаг байдаг байна.